За hi cherries. За мөн яг одоо unboxing бичлэгээ хийх гэж байна. За энэ ямар альбом бэ гэхээр та нар гарчиг дээр харж байгаачлан BTS хамтлагийн Arirang гэдэг цомгийг задлах гэж байна. Multiverse K-pop store-оос надад энэ бэлгэнд өгсөн. За тэнгуүтэй штэ та нар бас гайхаж магадгүй. Энийн өмнө BTS хамтлагийн Arirang альбомыг задлсан шүү дээ. Хүмүүс бас гайхаж магадгүй л дээ. Тэгээ би бас өөрөө хүртэл гайхаж байна. Яагаад тэгэхээр BTS хамтлаг Arirang цомгоо их олон төрлөөр гаргасан юм байна. Пянц хэлбэрээр гаргасан юм байна. Бас яг үндсэн том альбомаар гаргасан бас ийм жижигхэн мини хэлбэрээр бас гаргасан юм байна. Сонирхолтой нь шүү дээ. Та нэг харах юм бол энэ дээрээ Rooted in Korea гэсэн байгаа. Надад болохоор Multiverse K-pop store-хан хоёр санал тавьсан байхгүй юу? Та Rooted in Korea гах уу? Rooted in Music гах уу гэд. Тэгээ би энэ хоёр нь яг ямар ялгаатай болоо гэд би Google-аас хайгаад үзсэн чинь Rooted in Korea гэдэг нь болохоор илүү BTS хамтлаг маань одоо үндэсний хэв маягийг харуулсан, өв соёлыг харуулсан тийм цомог юм байна. А Rooted in Music нь болохоор илүү урлаг тал руугаа харуулсан тийм цомог юм байл да. Тэгээ би болохоор зайхан урлагийн тий энэ надад Pyanzan тэгээд энэ альбом багамчин Korea гэдгийг сонгоод авъя. Үндэсний хэм маяг нь бас ямар зохиолтой явах нь үгүй юу тий дизайнтай явах нь гэдгийг харах үүднээс яасан байгаа. За одоо бүгдээрээ хамтдаа задлаа. За тэгээд Multiverse K-pop store дэлгүүрээс юм бодлож авахар дандаа ийм free gift бэлгэнд өгдөг. Үндсэн альбомныхаа хажуугаар хэдүүлээ зүгээр ерөнхий харчи. Энэ нэг мөнгө харагдаад байгаа. Wow. BTS хамтлагийн тэгснэ Bank of BTS гинэ. Тэгээ Suga гэх. Тэгээ 1993 оны 3 сарын 9 төрсөн гэд. Тэгээд энэ солонгос нэрийг бичсэн баг шүү байна. Тэгээ бүр гарын үсгэн нэ. BTS хамтлагийн лого байна. Энэ аягүй мөнгө дууддаг баг шүү. Тэрийг бүр гоё дээр тавьчих. J-Hope-ийн гоё зургнууд байна. Төлхөрний хосор. Оо nice. За энэ Suga-гийн зураг байна. Jungkook V намаа нөө J-Hope дуртай болохоор J-Hope-ийн зургуудыг олцсон. Альбомоо задлаа. За энэ ингээл лого нь байна. RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook, BTS гэсэн байна. За. Та нар энэний өмнөх бичлэг бол үзсэн бах те? Unboxing бичлэг. За, ийм. За дууны нэрнүүд ингэ бичсэн байна. За би ингэж онгоолгох. За айгүй хөрхөн эвсэрх онгоолгоч тийм ээ. За яг нэг юм хайрцаг шиг. Зузаан хайрцаг байдаг шүү дээ. Вау, за ингэ нэрнүүдийн бичсэн. Вау, энэ хараа. Юу байгааг би танарт харуулъя заяа. За эхнийх нь болохоор ийм гарч ирж байна. Энэ нэг хамтарч ажилласан хүмүүс их. Тэгээ энэ болохоор илүү ингэ биетэй. За дараагийнх нь болохоор үе ямар сонир материал энийг ийм хилэн материал юм шиг. За хилэн биш ээ. Нэг юм смут нэг төмсний ч гэж тээ. За энэ нэг зураг авалт 2025 оны 9 сарын 16-нд яг тэдэн цагт авах болсон зураг инээ тэрийг тараа. Эдгээр чинь яг зураг авалтанд орохдоо 2025 оны 9 сард орсон юм ба шүү дээ энэ зургнуудыг. Та нарт харагдж байгаагүй юу? Энэ зураг авалт зургнуудыг харж байна уу? Ийм тийм өрмөц материалтай заяа. Энэ ингээ онгойлголоо. Ийм. За энэ яг нэг үндэсний хэв маяг нь бол гарч ирж байна. Байшин тий. Солонгосын. За тэнгуүтэй. За би та нарт ингээд харуулчих. За энэ ёстой гой зураг байна. За RM-ийн зураг гарч ирж байна. За энэ болохоор яг түрүүний ордон байдэн шүү дээ. Тэр ордныхаа гадаа авахулсан зураг байна. Вау. Жинийг хараа. Энд ихтэй жоохон бүрсгэрүү гайгүй зураглана. За юм байна. Suga. За бүгдээрээ л хар өнгийн хувц өмссөн байна. За J-Hope. За. Jimin. За юм байна. Тэнгуүтэй. Вау. V. Би тэгтээ энийг харамслаа юм сонссон.
өөртөө тэр үний юм шиг үлээ. Ви нөгөө цэргээс салгацсан чинь нилээн юм ингээд хөөгд амар булчинлаг болсон чинь одоо тоглолтын концепт ч гэдэг юм уу хамтлагийн имижийг жоо алдагдуулаад байна гэд тэгээ буцаад чин ассан гэсэн. Тэгээ булчингийн маас алдсан гэсэн. Харамсалтайгаа мэдээж нэг зохион байгуулагч нь жижингээ асал гэсэн юм шиг байна л да. Одоо яг энэ дээр ингээд 9 сард авсан зураг гэж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш одоо та нараас анзаарах юм бол Вигийн булчин айгүй жижигэрсэн байгаа. Энэ бол 9 сарын зураг авалт байгаа байхгүй юу? Энэ гадаа байгаа зургнууд л энэ дотор харагдаад байгаа юм шүү дээ. За Ви за бүгдээрээ хар өнгийн хувцсан үсэн бай. Яг нөгөө түрүүний ордны гадаа Jungkook. За энэ зураг байна. За энэ болохоор track list яг ингээ дуунуудаа бичсэн. За энэ дээр болохоор ингээ хар өнгийн тэгснээ хамтлагийн гишүүдийн нэрийг ингээ дээр нь бүгднийг бичсэн баг шиг байна. За та нар энэ логог мэдчихэж шүү дээ, тий. За энэ ингээ дууны үгнүүд нэ. Тий, ингээ дууны үгнүүд нэ. Одоо шинэ hooligan гэдэг дууных нь шүү дээ. Па. За энэ болохоор за энэ дээр номер 29 гэсэн байна. За. Окей. За ингийн голоод swim гэдэг дуу. Swim. Тэрний дууны үгнүүдийг бичсэн байна. Яг энэ дуун дээр хин хамтарч ажиллана яг тэр дээр хэсэгт бол бичсэн байна. За normal like animals one more night гэдэг дуу байна. They don't know but about us гэдэг энэ бас гоё дуу л шүү дээ, тий. Please гэдэг энэ please бас гоё дуу илээ. За одоо болохоор тэг чигээрээ rooted in Korea гингүүтэй хар өнгөтэй болгонгуудаа цагаан болгосон. Дээр нь бас нэрнүүд нь бичсэн. Энэ бас нэг утга байна тий. Эсвэл нэг солонгосын төрийн туган дээр далбаан дээр ингээд бас нэг юм зураасууд идэв штэ 1 2 3 гэд. Тэрний хэм маягийг харуулдаг юм шүү. Солонгос хэм маягийг. За тэгээ одоо түрүүн болохоор энэ талд нь нэг ордны талыг харуулсан бол одоо төгсгөл хэсэгт нь ордны төгсгөл хэсгийг ингээд таллаад оруулчихжээ. За ийм юм байна. За бас их өрмөцтэй, бас их өрмөц санагдлаа. Дараа нь юу вэ харцгаая. За дараагийнх нь болохоор ийм дугтуу гарч ирж байна. Ингээд дуусчлаа. Энэ болохоор юу гэсэн юм бол доо. За ийм. За энэ болохоор яг нэг хиний юу шиг санагдчихээн. Jenny-гийн хамгийн төгсгөл хэсэгтэн дээр нь яг юм дугтуу шиг юм байсан шүү дээ. За энэ логог яг урах нэ. Урчээ та хайрын. Чанартай. Хөөе. За ингээ онгойлгочлоо. За энэ дээр нь болохоор Arirang BTS альбом тэгээд хамтлагийн гишүүд нэтэр игцэн байна. За бүгдийг гаргаад ир. За ийм юм байна. За энэ болохоор фотокартууд байна. Ийм байна. RM Jin, Suga, J-Hope, Jimin, We. За тэнгүүтээ дараах нь болохоор ийм юм гарч ирж байна. Энэ юу юм болоо? Вау, яг саний зураг авалтууд. За энэ дээр талдаа 4 гишүүн, доод талд нь 3 гишүүн. Тэгээ бүгднгийнх нь зураг байна. За тэнгүүтээ одоо шинэ хараа энд RM-ийн зураг байлаа гэхэд яг ард талд нь заяа. RM тэнгүүтээ энэ яаж юм бол анихасаё 2026 яасан гинөө. За энийг солонгосоор орчуулаад байчих юм. Ийм бүгднгийнх нь зургийнхх нь ард талд нь сэтгэлдлүүдэл бичсэн, талархсан сэтгэлдлүүдэл бичсэн юм шиг байна. За тэнгүүтээ штэ энэ ширхэг болгонд дундаа хамтлагийн гишүүд энэ урддаг л байна да. Тэр ийм. Ой, за жаатай хуурай. Жоод. За ингээд ураад авч иж болох нэ. За би тэгжээд яг нэг зав гаруул заа. За надад ч зав гарна ч гэж байна. Энийг юу ч гэсэн нэг уншснаа. За. За тэнгүүтээ та нар санаж байгаа энэ өмнөх нөгөө альбом дээр цагаан альбом дээр болохоор ийм 7 бурхан харагдаадсэн шүү дээ. Энд чинь 7 гишүүнтэй яг ингээ харах юм бол хараа. И4 тэгснэ юм шанаг 7-ны ийм бариулна тий. Энэ болохоор хамсран байна. За тэгээд
Вау. Тэнгүүдээ эн чинь ингээ холбогдсон байгаа шүү дээ сая. Энэ болохоор дөрвөлжин дотроо hooligan, aliens дуунуудаа ингээ бичсэн. Энд чинь 14 дуу учраас merry go round гэдэг дуу юм шүү дээ тий. City compact disc маань гарч ирлээ. За nice. Хөрхөн мини хэрнээ бас хөөх юмнуудтай юм тий. Фотокарттай. За ингээд дууссан манайхаа. Ийм альбом юм байна. Rooted in Korea гэдэг илүү солонгос хэм маягийг харуулсан. Үндэсний хэм маягийг харуулсан альбомыг задлж үзүүллээ. За ингээд бүгдээрээ бичлэг маань таалагдсан бол доор комент хэсэг дээр яг ийм усан цэнхэр өнгийн зүрхэн эможи үлдээгээрэй. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр түр уулзлаа. Баяртай. Өнөөдөр subscribe дарааг бол subscribe дарахаа бүү мартаарай заяа.